За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ өөрийнхөө ажлын байрнаасаа амплиерт ирчээд өнөөдрийн сэдв яриагаа хийхээр бэлтлээ. За өнөөдрийн сэдв бол сэтгэл амар байх сонголтыг хийх нь хүний өөрийн амьдралын аз жаргалыг бүрдүүлдэг юм байна гэдэг ойлголтыг ойлгосон байгаа. Яагаад тэгж бодсон бэ гэхээр хүн яагаад аз жаргалгүй болдог вэ гэхээр тухайн цаг үед ингээд мэдэрсэн мэдрэмж биш үү? Одоо яг тэгмээр байна гэд нэг мэдрэмж төрдөг. Гисэн хэдий ч хүмүүсээс зөвлөгөө авдаг. Би яасан дээр вэ? Яавал зүгээр вэ гэх тэ. Тэгээд нөгөө хүмүүсээс зөвлөгөө авчингуудаа нөгөө хүн маань дөө юм шиг санагдаад нөгөө өөрийнхөө бодлоосоо эсрэг үйлдэл хийчдэг. Тэрний дараа юу болдог вэ гэхээр үр дүн таалагдахгүй бол тэр хүнийг буруутгаж эхэлдэг байхгүй юу? Би ингэж бодсон штэ. Ёо би яг бодсноороо л хийчдэг байж гэд боддог. Тэгээл нөгөө хүнээ буруутгаалчсан чамаас л боллоо. Чи намайг ийм сонголт хийхэд хүргэлээ гэдэг ч юм уу. Тийм байдлаар ингээд тухайн зүйлтэй ингээ харамсаж одоо зовлонгийн одоо үүсвэр бий болдог. Иймэрхүү одоо байдал туршил маань бол дахин давтагцаар ингээ хүн аз жаргалгүй ууртай бухимдалтай стресстэй болдог байна. За тэгэхээр би юу гэж хэлгээд байна гэхээр альва сонголт хийх боломж гарах юм бол ерөөсөө л өөрийнхөө зүрх сэтгэл санааны ямар амгалан байдалд тохирохоор сонголтыг хийх хэрэгтэй. За жишээлбэл одоо ингээл би өөрийнхөө байж ингээд нөгөө хүнд одоо буруу үр дагавар өгөх те одоо өөрийнхөө хүснээрээ байж ингээд бус түүнийг гондоо гэж хэлж байгаа юм биш. Одоо жишээлбэл одоо найзтайгаа хоолнд орохоор явлаа гэж бодъё л та энэ жижигхэн жишээ. Тэгсэн чинь чи цөөхөн идмээр байсан чинь нөгөө найз нь будаатай хоол идэх гэдэг ч юм уу тий. Тэнгуү чи найзаагаа бодоо тий найз нь будаатай хоол дуртай юм чинь хамтдаа будаатай хоол салаад аваа идчихлээ гэж бодъё. Тэгэхээр дотоод хүн чинь өөрөө цөөхөн идмээр байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зөрчил үүсэж эхэлнэ. Хэрвээ чи цөөхөнгөө идмээр байсан тэгээд одоо энэ хүн намайг цөөхөн идэхээр тий одоо тархан буруу хооллолдог хүмүүс цөөхөн иддэг ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар шүүмжлэх үедээ гэсэн санаа зовлолоос болоод тухайн сонголтыг хийсэн байж болно. Гэхдээ л та өөрийнхөө сонголтыг хийгээгүй учраас түнд одоо ингээд тийм тавгүй мэдрэмж үүсэж байгаа гэсэн үг. Ерөөсөө альва зүйл нь жижиг гэлтгүү тийм жижиг сонголтуудаас одоо тавгүй мэдрэмжүүд үүсээд дараа нь түндээ харамсаад харамсах сэтгэл нь ингээд битгэл болдгоо тэгээд нөгөө бие хоримтлагдаад одоо муу энерги ингээд бид ч хоримтлагдаад бие өвчлөх шалтгаанууд гарч ирдэг. Одоо ингээд альва хийх чадахгүй зүйлээ хийхгүй байх, дээрээс нь гомцон гомдлоо гарахгүй байх гэдэг ч юм уу. Иймэрхүү ингээд бөөгнөрлийн энергиуд маань биеийн хоримтлагдаад байгаа альва өвчлөлийн их зөөр болдог юм а гэдгийг ерөөсөө шинжлэх ухаанаарч тэр баталсан байгаа учраас та бүхэн маань альва сонголт тухайн цаг мөчтэй сайн бодож агаад чи цөөн идлээгээ тэр хүнд гайвахгүй байхгүй юу? Тэр хүнд одоо ингээ ямар нэгэн үйл үйлдэхгүй байхгүй. Тиймэрхүү жижиг нөгөө тухайн хүндээ нэг тийм тус болохооргүй нэг сонголтуудыг бол өөрийнхөө төлөө хийцэн зүгээр гэж би хэлмээр байна. За хоёрдугаар гэх юм бол одоо чи найз нөхдөд гарч ормооргүй байлаа. Тэгэхээр найз нөхдөд гарын шоудыг тэгээ ингээ тий хамт олонтой баймээ гэ тий найз нөхөрлөл бол чухал бол гэж ууж идэж явах гэдэг. Чи болохоор хүсэхгүй байдаг. Тэгэл чи ингээ нэг удаа татгалзсан, хоёр удаа татгалзсан. Сүүлдээ чамайг ямар сонирн болсон ийм хүн ийм байгаагүй яац ийцэн гэд хэлж магадгүй. Гэхдээ л та өөрийнхөө сонголтыг, өөрийнхөө мэдрэмжийг дагаад өөрийнхөө дуртай зүйлийг сонгоход тэр одоо сонголт маань хинч гай болохгүй байхгүй юу? Та өнөөдөр тэр найз нөхдөйгөө шоудаж явснараа тэр хүмүүс буян болж байгаа гэсэн үг байхгүй биш байхгүй юу? Тухайн үеийн тэр найзуудынхаа сэтгэл санааг тайван байлгаж хөвгөлтэй байхын тулд өөрийнхөө сэтгэлийг хохироч байгаа байхгүй юу? Инхээр яадаг вэ гэхээр та тэр хүмүүс тусаа болж байгаа биш. Эсрэгээрээ та тэр хүмүүсийг үзэн ядаж эхэлнэ. Энэ хүмүүсээс болж би ингэчлээ гэдэг ч юм уу. Ийм байдлаар ингээ өөрийгөө одоо эвгүй байдалд оруулаад тухайн хүмүүсийг харахаар уур хүрээ те энэ хүмүүсээс болж би хүсээгүй зүйлийг хийсэн. Уул нь та бол дотроо бол тэр хүмүүсийн сэтгэл санааг тайван байлгах амьдаа тус болох гэж хийсэн боловч эсрэгээрээ та тэр хүмүүсийг үзэн ядаж дуустдаг гэж харж байдаг. Одоо зарим нэг хүмүүс ч гэсэн энэ талаар ярьсан байдаг. Ойлгомжтой юу те? За жишээ нь иймэрхүү жижиг дунд хэмжээний жишээнүүд байна. За бүр томоор ярих юм бол өөрийнхөө амьдралыг сонгох, хандлах ханаа сонгох, ажиллах мэргэжлээ сонгох гэх иймэрхүү том зүйлүүдээр сайн бодох хэрэгтэй. За ээж аав чинь юм болохыг хүсэж байдлаа чи өөрөө жүжигчин болохыг хүсэж байгаа гэдэг ч юм уу тий сайн бодох хэрэгтэй. Гэхдээ ер нь бол би тэгж боддог. Хүн дуртай ажиллаа олно гэж байдаггүй. Тухайн ажлыг өөрөө дурдлаа хийж сонирхон гэж байд юм байна гэж би ойлгосон. Анх одоо би өсчнээр ажиллаж байгаа. Өсчин мэргэжлэр сураад өсчин хийж үзэж байхад би дуртай байгаагүй. Яг тэгвэл одоо бэрхшээл таарна хүмүүс таалагдахгүй байна. Бодснороо ажлын үр дүн маань гарахгүй, бодсон өнгө маань гарахгүй, хийм маань орохгүй, өсний засалт маань гой болохгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү бэрхшээл тулгарх болгоно би ингээд би энэ ажилдаа дургу орж исэн. Үнэхээр таалагдмаа. Би үнэхээр хийж чадахгүй юм байна гэдэг ч юм уу. Тэгээд ургүй юм шиг санагдчихсан. Гэхдээ би нэг өдөр бодоод иймэрхүү подкаст бичлэгүүд хүмүүсийн яриаг сонсоход хүн өөрийгөө л тэр хэцүү байдалд өөрийгөө хэцүү байна гэсэн сэтгэлээр тухайн ажлыг ингээ хэцүү болгочдөг. Би өөрөө ингээ хэцүү амар одоо чадахгүй нэ яана ийнэ гэсэн ийм бодолтой байж би яаж хүний үсийг гоё болгох вэ?
Бүтлгүүт нь ойлгомжтой. Тэгэхээр би ажилдаа дуртай, би ажлаа амархан хийдэг. Би бол мэрэгжлийн өсчин хүн. Би цорын ганц татдаггүй. Өнгө аясаар хүний үсийг гой засч чаддаг. Би хаач байхгүй үсний үйлчлэгийг тий үсний одоо эрүүл байдлыг хадгалж үйлчлэгээ хийж чаддаг гэдэг ч юм уу. Үйлчлүүлэгч бүр маань сэтгэл хангалуун үлддэг ч гэдэг юм уу. Тийм байдлаар өөрийгөө ингээд шинээр програмчилж ирсэн. Тэгсний дараа юу болсон бэ гэхээр би ажил дээр стресстэй болсон байхгүй. Тэгэхээр би одоо хүний сонголтоор сонгосон ч бай, өөрийн сонголтоор сонгосон ч бай, ямар ч мэрэгжлийн ажил ерөөсөө бэрхшээл гарах нь ойлгомжтой байдаг. Тэгэхээр тэр бэрхшээлийг яаж хүлээж авах вэ тий? Би амархан тэр бэрхшээл болгоныг шийдэж чадна. Би энэний ард гарч чадна. Би одоо л чадахгүй байгаа боловч би дараагийн удаа оролдож үзээд ахиад чадах болно гэдэг итгэлээр хийх юм бол тухайн ажилдаа садуртай болно гэсэн үг. Одоо би нэг чадахгүй байлаа гэж бодъё л да. Одоо жишээлбэл би нэг чадахгүй байгаа зүйл бол setting юм байгаа. Setting юм маань бас тустай сонголтод сууж ээж хин хийдэг. Тэгэхээр би одоо чадахгүй байгаа гэж бодоод тэгээд чадахгүйгээ хайчих болно л доо. Гэхдээ би сурна гэж бодож байгаа. Яг бол надад оролдоод үзэх хэрэг нь байгаа байхгүй. Тэр сонголтыг би өөрөө л хийнэ. Тэгэхээр би setting юм хийж чадна гэдэг одоо итгэлээр одоо энийг хүлээж аваад дараа нь боломж нь олдох юм бол энэ төрлийн сургалтууд авч би setting юм хийн гэдэг ч юм уу. Өөрийнхөө одоо нэг чадахгүй байгаа зүйлийг харчаад за би чаднаа. Би оролдоод үзье тий. Оролдоод чадахгүй бол дахиад өөрөөр оролдоод үзье тий. Аливаа зүйлийг нэг оролдоод шууд гоё хийн гэж хизээж байхгүй. Тийм тохиолдолд л ховор тохиолдол байдаг байх. Тэгэхээр өнөөдрийн ярианы гол одоо ойлголт нь ерөөсөө альва жижиг том бүр жижигэн гэлтгүү тэр сонголт нэг бүр дээр өөрийнхөө сэтгэлийн амар амгаланд нийцгээр тэр сонголтыг хийгээрэй. Тэгээд үнэхээр бухимдалчин түрээдэх юм бол жоохон бодоо тий би энэ хүнд одоо яаж хэлвэл энийг зөвөр ойлгохгүй гэж бодож байгаад үгээ гоё хэлээд тэгээд эвтэйхэн тухайн зүйлээс гарч чаддаг байх. Үгүй гэж хэлж сурах нь хамгийн зөв сонголт шүү. Би энийг бүр ингээд ойлгосондоо үнэхээр баяртай байгаа. Тийм учраас би одоо өөрөө гэсэн зорилготой. Зорилгоо бол тодорхой харсан байгаа. Түүнийгээ төлөө хийх зүйлүүд маш их байгаа. Тэр хийх зүйлүүдээ хийгээд би урагшлах болно гэдгийг ингээ өөртөө амлаад ингээд бусад хүмүүсийн нөлөөнд одоо бусад хүнд сайхан харагдах гэж одоо нөгөө хүн болгон таалагдах гэдэг тийм зантай гэдэг нэг хүмүүс байдаг шүү дээ. Ингээд гоё аах гад гоё сэтгэл төрүүлгээд хүн болгон ингээд чи мундаг шүү, чи сайхан шүү, чи гоё хүн шүү гэж хэлүүлгээд ингээд аливаа зүйлийг ингээд хүний сэтгэл тааруулж хийх гэдэг зангаа бол юм жоохон татаж байгаа. Гэхдээ л одоо ингээд би өөрөө байж ингэж хүнтэй муухай ажиллахгүй. Зүгээр л эвтэйхэн би өнөөдөр чадахгүй нэ. Би энийг ч өнөөдөр хийж чадахгүй нэ гэдэг ч юм эвтэйхэн тухайн хүндээ хэлээд үгүй гэж хэлж сурж байгаа. Өөрийнхөө зорилгын төлөө явна. Хиймээр байгаа зүйлээ эвтэйхэнгээ хамтдаа ярилцж байгаа сонирхол нэгдэж байгаа хүмүүстэй зүг хамтдаа хийгээд хиймээргүй байгаа зүйлээ хийхгүйгээр ингээд амьдралаа өргөслөө сурж байгаа гэх юм уу. За ийм байдлаар амьдарч байгаа. Тэгээд миний ер нь амьдралын зорилго одоо сүнсний маань үүрэг гэх юм бол ерөөсөө хүний амьдралыг яг зөв зам руу чиглүүлэх одоо ад жаргалгүй гэх нь хайш ингээ нэг л тийм уйдгартай энгийн тийм гоё энерги одоо тэгэл одоо энийг ихээр ингэн дэгнэ гэж нэг гоё амьдрал шүү дээ. Тийм амьдралгүй зүгээр ингээд гинээр ингээд нөгөө амьдралаасаа залах зүйдсэн нэг л амьдралд нь дутуу байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа тэр хүмүүст одоо ингээд арай л амьдрал өөр шүү, амьдрал маш гоё баялаг шүү, хүн зоригтой байгаа зорилгын төлөө ингээд тэмүүлж амьдрах нь шагнал нь маш том шүү гэдгийг ойлгуулах гэж амьдарч байгаа гэж би өөрийгөө харж байгаа. Тийм учраас би өөрийнхөө одоо хувийн зөвлөгөө бол өгөөд хэлсэн байгаа. Тэгээд энэ хувийн зөвлөгөө маань ерөөсөө шат дараалтай 16 сэдвийн дор одоо өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг бүтээх аялал нэртэйгээр ингэж зөвлөд явж байгаа. Тэгээд та бүхэн маань ингээд сонирх юм бас руу холбогдож болно шүү. Миний бусад бичлэгүүдийг бас үзээд ямар нэгэн сэтгэлийн блогуудаас гарах юм бол бас надад бас сэтгэлдлүүлтэйгээрээ. За ингээд ерөөсөө өөрийнхөө хайрлаарай, өөрийнхөө сэтгэл зүг хайрлаарай, өөрийнхөө сэтгэл зүг ингээд дөрөөдүүлэх, гундах, онцгүй байлгах сонголтуудыг битгий хийгээрэй. Сайн бодож байгаа зөв сонголтоо хийгээд өдөр бүрийг ингээд ад жаргалтай, эрч хүчтэй, гоёор ингэж өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. За энэ удаагийн бичлэгтээ хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэг уучлаа. Түр баяртай.